эцэг Сталин 5 жилийн төлгөө боловсруулад Орос орныг дэлхийд хамгийн том төмрийн уурхай төмөр металлургийн цогцлорыг барья гэдэг уриалга гаргангууд залуучууд нь тэгээд ингээд сайн дураараа орох ёстой. Чумдаанаа аваад гараа авсан байна. Хэдэн мянган хүний хүчээр дайчилсан тулдаал Магнитогорскийн гангийн үйлдвэр дэлхийд рекорд тогтоох хугацаа богинохон хугацаанд санаанд оромгүй хурдаар боссон. Тэдгээр ажилчид намар цагт майханд өвөл зун нь доор ингээд хөрсөн шалтай зүгээр шороон дэр гэсэн шалтай одоо жижигхэн тоосхон байсан зүгт гэсэн. Тэгээд тэд наазахын одоо ариун цэвэр одоо ахуйн хэрэглээний зүйл баг байхгүй. Эрүүл мэндийн үйлчлэгээд их баг ховор. Амрах нэг юм асууя. Энэ нухт чинь хаана байрлаж байгаа вэ? Та зөвхөн Уралын нуруу юу? Тийм, Урал. Одоо энэ Казахстан, Оросын яг зааг дээр Уралын нуруунаас урагшаага Челябинск гэдэг хотоос урагшаага гэсэн. Тэр бас нэлийн хүүтэн газар биш үү? Оо хүүтэн билгүй. Одоо энэ чинь Сибирийн наад үзүр, баруун үзүр байхгүй. Харин тийм байна. Тэгэхээр чинь ийм хөрсөн шалан дээр гэдэг чинь амар юм болно шүү дээ. Тэгэл бид нар ч гэсэн хөрсөн шаран дээр Монгол гэрээ бариад өвлждөг гэсэн шүү дээ. Юундаа хайрцаад байгаа гэдэг шиг. Намаг өршөө. Бас Магнитогорскийн агаарт уушгины хорт авдар үүсгэж бодисоо зөвшөөрөлт хэмжээс даруй 23 дахин их байгаа нь нотлогдсон. Нэрмээс юм шиг үйлдвэрийн хэдэн сая километр хур хог бохир усыг жил бүр Урал мөрөнд рүү шахдаг. Оо ямар балаа юм. Гэвтэл энэ их бохирдол химийн бодис нитрит нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг дөндөөтэй талаар мэдээлэл олддгүй юм. Ер нь бол дэлхийн хамгийн анхны иж бүрэн төлөвлөгдсөн химээддэг хот юм. Сталиныг зориулж зохиосон гэх юм уу байгуулсан хот болох Магнитогорск нь албатан хөдөлмөрлөлтийн асар богино хугацаанд баригдсан ээдрét өнгөрсөн цаг үеэс эхлээд өнөөдрийн байдлаар хотод нүүрлээд байгаа одоо хүрээлэн буй орчны бохирдол одоо асуудлууд нь тулгарсан байдлаараа бол их өвөрмөц хот.